Согомоо хийх явцад бодит аимшигын явдал зургийн багийнхан тохиолдов гинэ. Ямар амар юм бэ дорчоо. Йоо. Бид нэр ерөөсөө амтны амт таслах маслах хийхээс илүү. Яг хөө тэр бодит мэдрэмжийг өгөхийг хичээж л байна л да. Бууддаг шүү дээ. Тэр чинь ихнээс бодсон. Жүжигчнийхаа нүрэл. За эхлэв. Namadia Pictures үзүүлж байна. Ханаас юу хөөхөд аваад ирвэ? Манай хүн бараг хаяанасаа шахав. Авт олсон ш. Чич. Хүүхдээ амтаар нь оршуулах гээ. Моэнда ангийн махаар шинжил болгоод айтах юм болоо л гэж бодсон. Согома аимшигын олон ангид кино. Хэрв та бэлэн бол Univision Look TV DD шин асаа. За өдөө минь. Одоо хоёулаа сая уулзаад. Яг лаг сайн мэдээ шүү дээ. Өнөөдөр бас хүрэлцэн ирсэн баярлалаа. Жижигсэн ирсэн баярлалаа. За намайг отгонд орж идэг Согомо киноны кино зохиолыг бичиж ерхий найруулагчаар ажилласан. Намайг Цэрэн Бадам гэдэг. Би хайтан нэрээр аимшигын болон трейлер зохиол бичиж сошиал цахим орчинд нийтэлдэг. Хайтан зохиолч байна. Үсгүй болохоор жоо сүргүү харагдаад байна. Гэхдээ ингэхэр гоёар итэн ч шигтэй. За тэгээ номодынхнаас хоёуланд асуултууд бэлдсэн. Кинотой холбоотой асуултуудад хоёулаа хариулах юм байна. Та хэлэх үү? За тэгээ. За асуулт 1. Согомо киногоор бие даасан анхны дебютээ хийлээ. Сэтгэл ямар байна? Сэтгэл бол өндөр байгаа. Гэтэ мэдээж амар айжсэн. Одоо Монгол хамгийн анхны олон академик кино бас бүртний хийжсэндээ одоо энэ одоо 2 дахь болж байна баг. Тэгээд чих нэлээх хайцтай байсан. Одоо бол сэтгэл нэлээ өндөр байгаа цаашдаа яг энэ зохиол кино болоод хүмүүс түрээд ингэж болт юм байна. Болох юм байна гэсэн сэтгэл төрж байгаа. За аимшигын жанр дуртай юу? Яагаад аимшигын төрлөөр бичдэг вэ гэж. Дуртай. Нөгөө бидний хүүхэд тахт нөгөө богчдгэртэй таарсан хүмүүсийн бодит явдал мовдол гээл. Тэрийг баг бүгдийг нь уншсан. Энэ сонин дагалдаж ирсэн шүү дээ. Тий. Би бас бүгдийг нь ноцтой мэдээгийн нэг нүүрэн дээр тий байж идэг. Тэрийг агиох уншдаг байсан. Тэгээ зарим нь нарийн хутлаа сонсогдоод тэнгууд би өөрөө бичиж чадмаар ч юм шиг. Тэгээд жоохон том болсон ч нөгөө DVD, CD гарч ирсэн шүү дээ. Тэнгууд нөгөө нэг юм DVD-н дээр юм кино мана үзэл. Ерөөсөл аимшигын киноны л DVD цуглуулдаг сонирхолтой. Тэр нэг голчилж байгаа аимшигын кино. Аимшигын жанр хэлсэн. Гэтэ би өөрөө үзэж чаддгүй зөө айдаг за. Гэтэ айгаад үзээдэх нь гоё гэдэг тий. Багтаа нөө ядаг зовлоо үзээдэг. Тий. Тэгэл дараа нь ингээл амьд байгаагаа мэдрэх чи амар гоё шүү дээ. Би ямар аттай ингээл. Тэгээд өөрөө яг тийж лаглаг гоё өөртөө тэгж авчихсан. Тэр нөө богчдод даралцсан хүмүүс бодит явдууд бид нэр би бол бүр багтаа яг бүгдийг нь авчихсан баг. Гоё тий. Тэг яг ингээл зузаа номнууд байдаг шүү дээ. Тэгэл энэ Монголын тэнд болсон тим явдал гэж ингээл. Тэгэн уучдаг чи ямар ухаалаг утсан юм интернет нэ тийм юмнаас харахаас илүү нөгөө тэр сонин дээр байдаг аимшигын хэсэг ингээд урж авч байгаа байрандаа орой болохоор ингээд найзуудаараа цуглаж мөглөс нэгэндээ уншиж өгч мөгдөг гэсэн юм байна. Тэгэд тэр дунд нэг өгүүлэл өгсөн байхгүй. Тэр яг ингээд өгүүлэгч одоо тэр бодвол зохиосон л байлгүй дээ тий чиг шиг. Тэнд нэг юм байсан. Тэр бүр яг намайг ингээд хатгацсан юм шиг юм болцсон байхгүй. Тэр нэг юм одоо би үйл явдлын сайн санахгүй байна. Гэхдээ нэлээд удаан урт тийм өгүүлэг байсан. Төгсгөлд нь энийг ингээд нөгөө нэг уншсны дараа уншигч та энэ манийг 21 удаа уншаарай. Энэ чөтгөр танд бас ингээд ирэхгүй гэдэг те таныг ингээд хамгаалan гингүүт би энэ чи ингээд хүмүүст ингэж болох юм. Тэр миний толгой дотор яваалсан байхгүй айгүй олж ил явж байгаа. Тэгсэн юм шүү дээ. Тий итгэсэн байхгүй. Тэнгүүд би уншлгүй яа би стамер байсан шүү дээ. Тэгэл би бас ингээд бичгтээ нэг юм маань ч юм уу те эсвэл нэг ингээд нэг юм биччихвэл сони юм байна да. Тэгвэл би бас бичиж чадах юм байна да гэл тэгэл. Эзэнээс яг бичсэн. 2017 оны 4 сарын 11. Оо за. Манай өдрсөн өдөр. Тийм тэгэлж гисэн шүү дээ. Аимшигын зохиол ер нь тэгээд яг та яг өөрийнхөө бичиж байгаа энэ зохиолоос те яг энэ айцтай байж чадахгүй ч юм уу те яг энэ яг юу руу зориод тэр зорилготой хүрэхэд тэгээ юу танд илүү дэмтэй эсвэл юу садуулж байсан ч юм уу тэр талаас нь ярьж. Би зөвхөн яг энэ чиглэлээр
би хизээч хайрын юм уу, драмын ямар нэг юм бичиж чадахгүй. Зөндөө оролдож үзсэн чадахгүй юм билээ. Тэгвэл би энийг хийх ёстой юм шиг санагддаг. Хийх ёстой юм аа л би хийж байгаа юм шиг санагддаг. Тэгээд тэр дундаа яг энэ аимшиг юм. Гэхдээ аимшиг юм гэж ярьдагс бид нар чинь аимшиг юм бичвэр бичдэг. Тэгээд эргээд энэ маань нэг юм уншсан хүндээ өгөөчтэй те. Уншаад ингээ хаахта нэрээч бас би хүний өснө үгээгүй холигдож болохгүй юм байна да те. Ингээд нэг юм өгөөчтэй ингээд нэг өгөөдөө л гэдэг имийг л би яг хуваасаа барьж ажилладаг. Тэрнээс л би хийх ёстой юм аа л хийж байгаа юм шиг. Асуулт 2. Согоомог бүтээх явцад бодож явсан зураг авалт найруулга гаргаагүй тохиолдол байгаа юу? За одоо ярина да миний дөө. За ер нь бол яг бид нэр яг төлөвлөснөөрөө авсан. Мэдээж одоо энэ кино ганцхан найруулагчийн тэ ихээсээ илүү зураглаач, зураач, жүжигчид бид нар дэлгэцээр найруулагчийг харахгүй шүү дээ. Зураглаачийг харахгүй, зураачийг харахгүй. Тэгэхээр мэдээж байгаа орчин хаана хизээ, ямар үйл явдал донд хэн байна вэ гэдэг их чухал. Учраас ганцхан яг би шууд бодвол тулгаал те тэгэхээсээ илүүтэй эхлээд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн мэдрэмжийг бид нар чинь яг зохиолд захирагдаж явж байгаа шүү дээ. Цаасан дээр зохиол. Тэгмээ та хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн анхны мэдрэмжийг аль болох олж харахыг хичээсэн. Зураглаачийн, зураачийн те. Тэрнээс бид нэр хамтаа ажиллагаа эхлээд тэрэн донд яг авч чадаагүй байсан юм. Хэсгүүд ч юм уу сансандаа толтлоо тий. Яг ингэж би бодоод ингэж аваад мэрсэр байсан. Гэтэ тэрийг бол би энэ дээр бол ярмаар гэж. Яд ярил тохиолоо. Айгуу том юмны ард гарцсан шүү дээ. Тэмдэж маш олон хүний хэдэн сарын хэдэн жилийн зарим их хөдөлмөр шингэсэн тийм байгаасаа гэж хүссэн бүгдээр итгэсэн. Манай кино группт бол одоо яа тэнийг байдгал кино те энэ дэр ингээл цалин аваад ингээл ажиллаад гэхээсээ илүү зохиол их сонирхсан хүмүүс. Мэдээ санал тавихтаа тиймэрхүү сонирхолтой их байсан баг. Тэгээ тэрэн дээр чи бас нөө зохиолтой хэтэрхэд дурлаж байгаа ч юм уу зохиолоо дүрээ өмөрөх ч юм уу те тэнгууд найруулагчтай маргалдах ч юм. Ахмад уран бүтээчтэй ч юм. За тэрний үр дүнд найруулагчийн талаас яг тэр зорьсон юм авч чадаагүй тохиолдлууд гэдэг. Тэр бол айгүй бага байсан. Ер нь бол манайхаа нэг талтай гарсан байсан шүү. Тэгвэл одоо найруулга гаргаж чадаагүй гэдэг юм асуулт байна шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ тэр би яг онно шүү дээ энэ дэр нэг хэлсэн. Одоо ингээ кино эхлэхэд ингээл бүр улаан ялцраа хөөгдөд шүү дээ. Тэгээ бид нэр яг жинхэнэ хөөгдгийг яг тэр модны хожуулан дотор ингээ хийгээд өвлийн цагт аав нэгдэг амар хэцүү байхгүй. Манай ингүүнээ 2 сартаа жохоо охин явсан шүү дээ. Над зураг авалт дуусчих 5 сартаа болсон. Дээрээс нь ингээд айгүй хурдан өсдөг. Амар хурдан том болж байгаа юм. Нүдэн дээр том болж байгаа юм. Тэгэл хүүхдээ зураг авалтууд бол яг санснаар авахудаас үнэхээр хэцүү байсан. Одоо жүжигчнийг тоглуулахад бид нэр одоо хэл амаараа олцоол те учраа олцоол ялах хүүхдийг тэгнэдэг бол бас аим шүү дээ. Бас тэг амтан яг тэр санснаар авахд бол за тэр нохооны толгой таслаад нэтрэг ялцнаар төлөвлөж исэн боловч шуудаан тэгээд туслал за энэ дэр ингээд мэдээлэл чадтай ингэж авъя. Миний ингээд тиймэрхүү сценүүд байсан. Хүүхд дээр амтан дээр за байгалийн одоо яг зохиолтлого талтай цагаагаар бид нар яг намраас өвөл шилжих авсан болохоор гинт цас ороод нөгөөх нь хайлахгүй байжснаа гинт хайлалж юм те. Тэгэл улирлын байгалийн давуу хүчин зүйлүүд дээр бол яг санснаар авах хэцүү байсан шүү. За согоомог бичгтээ юунаас санаа авсан бэ? Бас яагаад бичих болсон бэ гэж. 17 оноос хойш гэж юм нэг тодорхой хугацаанд ингэ бичсэн байгаа шүү дээ. Би юунаас санаа авдгүй зүгээр айгу сонин хүмхгүй юу. Би өөрөө ч гэсэн тэрийг гайхдаг. Яг миний зүүн чихэн дээр ч юм уу, баруун чихэн дээр ч юм уу хүн надад ингээ яг нэг юм өгчилж хэлж өгдөг. Өөрөө өөрийгөө сэтэлжүүлэх гэсэн одоо баг тэр талтай гэсэн. Тэгвэл надад нэг юм хэлж өгдөг заяа. Би тэрийг зөвхөн ингээд яг ингээд одоо чи жишээл надад юм хэлэнгүүт би тэрийг шивж байгаа юм шиг л буулгадаг. Би тэрийг эргэж уншдаггүй. Би зүгээр л найдлал үгс үггүй надад хэлж өгдөг заяа. Тэгээд бичсэн. Эргээд би нэг удаа уншсан юм согоомоо. Дотроосоо тэрийг сонсдог байна шүү дээ. Тэ. Амар гоё байсан. Асуулт 3. Найруулга зураг авалтын ямар арга барил ашиглаваа?
Арга барил гэж хэлэх юм бол надад зүгээр ингэ санагдаж байна. Мэдээж зохиол бичигдээд хамтарч ажиллах хүмүүсээсээ сэтгэлдлүүдийг харсан. За миний бодож байгаатай энэ яг төгч юм уу те нийлж гин үү эсвэл давж гин үү. Ашигтай талаа бас бид нар харна шүү дээ. Мэдрэмж илүү өгөх юм оо найруулагч талаас ингэ ажиллах те. Туслах найруулагчтайгаа хамтарч бас ярилцсан шүү дээ. Бид найруулагч багийнхын продюсертэй ингээл бүгдээ ярилцаал аль болох олонний ажил болохын тулд олон хүмүүс энэ талаар бас бодож байгаа тэр мэдрэмжийг юм. Тэгээд илүү сайн хөлбөр гаргаж ирж ажилласан гэсэн үг тий. Тэгээ одоо арга барил талаас ихээр одоо яг нөгөө олон арга барилуудын аль нэгийг сонгож монгол гэдэг юм надад байхгүй. Бас л мэдрэмжээрэл гэтээ бид нэр бас нэг одоо мэрэгчлэрийн сураад тий энэ талдаа илүү сонирхолтой одоо план тавихад одоо холоос тавих уу, оройс тавих уу бүр ингээд ойртуулах уу ч юм уу тий эсвэл дээрээс доороос байх уу. Энэ хүний нүдэнд яг сэтгэл яаж тусах уу, анхаарлыг яг барих уу тий. Яг тэр тал дээрээс ирнэ бид нэр. За тэгээд мэдээж аимшиг кино саунд хөгжим. Хөгжим болстой. Сэтгэл төрүүлэх гэдэг зорилготой тэр нэгэл тийм одоо арга барил гэх юм уу одоо яг юу гэж хариулахаар би энэ дээр сайн мэдэхгүй л арга барил гэсэн. За согомоо зохиолоор нь кино хийх саналыг анх тавихад юу бодогдов? Ямар хүлээлт үүссэн бэ? гэж байна. Энэ их гоё асуулт шүү. Хүлээлт үүсгээгүй яг үндэ. Би доржиж гэсэн анх хэлжсэн. Энэ кино ингээд би чамд ингээ үр хөвгтөө өгж байгаа юм шиг ийм гоё кино ингээ зохиолоо өгч гинэ, бичвэрээ өгч гин. А тэгээд энэгээр чи ингээд цаашдаа өглөөд явна. Тэм учраас чи энийг яг ингээд яг л өөрийнхөө сэтгэл таартал хийгээрээ. Яг өөрөөрөө бүр ингээд гартал ажиллаж ингээд сэтгэл хангалуун үлдээрээ. Гэтэ яг анхны уулзлаас яг тэр шийдвэр хүртэл бас цай байсан шүү дээ. Баярлаж анх уулзаа за би энэ зохиолыг уншсан. Энэ кино их санаатай байна. Тэгэхэд бол тэр дунд яг юу болоо гэж байгаа. Яг одоо энэ дээр чинь тий. Анх санал тавихад юу бодогдсон бэ? Үгүй юу ч бодогдоогүй шүү. Ямар хүлээлт үүссэн бэ? Харин тийм хүлээлтж байгаагүй. Би тэгэл чамаг итгэсэн юм байна тий. За тийм юм да. Яг анхны байдлаар бол итгэжээ. Ойлголоо кино болох юм байна. Гэтэ чи айгүй удсан шүү дээ. Тэр хоногудд бол би бас бодлоо. За зохиолчтон санал тавьсан. Ямар ч л байсан өөрийнхөө зорж явж байгаа юм хэлсэн. Одоо хариугаа бид нэр сонсох үлдэж байгаа. Тэгэл багийнхантаа тэгж бид нар ч одоо манай төсөл найруулагч тэгэл продюсер гурвал манай тök байгаа. Арматагийн тök зохиол хамтарч бичсэн байхгүй. Тэгээд бид нар чи яг хүлээгээл. Тэгээд нэг дангийн дараа за болох юм байна болохоор болсон. Энийг кино болох. Бөөн баярлуулжлаа шүү дээ яг тухайн үед бол. Тийм үү? Тий. Чи айгүй баярлаагүй юм шиг уцаар ярьсан. За асуулт 4. Дөрүүдийг сонгохдоо юун дээр анхаарсан бэ? Жүжигчдтэй ямар ажиллагаагаар ажилласан бэ? Зохиол төр бол тий гаднаас нь бараг дүрслээгүй байхгүй. За тийм тэдэн сантиметр өндөртэй тэрэн дээрээ ийм мэнхтэй эсвэл тийм товрог мураалаг нүдтэй ч юм уу тийм деталь гэхээсээ илүү зан төлөвүүдийг тусгасан байна. Тэгэхээр мэдээж бид тэндээс ихсэн. Яг энэ сэтгэл зүй энэ тоглолтыг илүү нэг сэтгэлд мэдрүүлэхтэй ойлгомжтойгоор тоглож чадах жүжигч хэрэгтэй. Хамгийн түрүүнд угаасаа сонгогдсон байсан жүжигч бол Готын дүр. Хамгийн түрүүд энэ өгүүлгийг яг хүлээж аваад би багш руу гарчсан. Нэг сайхан багш руу. Манай багш байхгүй. Оюутан багт манай тайзны ярианы багш байсан. Тэгээд за багш аяа. За тэгээд тэрийг бас хүмүүсээс асууж байгаа шүү дээ хамтарч байгаа болоод хамтраагүй таарлцсан хүмүүсээс за нэг энэ зохиолыг арайд авцсан. За тэгээд энэ дүр дээр би одоо энэ хүнийг ингээд бол санаа байна. Чи юу гэж бодож байна? Та юу гэж бодож байна? Энэ дүү юу гэж бодож байна? Хүмүүст бол буугаагүй юм шиг байна. Би яг болно гэдэг юмыг би бараг сонсов. Тэгтээ багштай яриад надад бол их боож. Яг нэг тийм өвөө тий цаатаа. Яг тэгэхээр чи багштайгаа ажиллаж байхдаа оюутан байхдаа бас чинь зэмлүүлэхтэй эсвэл ингээ хаамт хөвчлөлтөө тийм момент ч юм уу. Сэтгэл хөдлөлүүдийг харахад амар ойрхон байсан баг. Тэгсэн шал танихгүй хүнийг ч юм уу яг ийм л хүн байх хэрэгтэй байл тэр хүнийгээ хайцнаа дүр төрхөөр нь одоо тэрэн дээр ингэж ажиллахаасаа илүү тэр сэтгэл зүйн тоглолт дотоод тийштэй тэр зүйлсүүдийг тоглох талаас нь бодоод хүмүүс хотов дээр үлдээсэн гэж.
хамгийн сүүлд сонгосон дүр бүр аюулгүй сонгоход хэцүүч байсан юм уу? За яг үнэлчих. За. Аранжин. Аранжингийн дүр зургийн дарах маань өөрөө тоглосон. Чи яасан? Тэр нь анхнаас ер нь ярьж байсан л да бид нар. Тэрөөсөө яг батлаа зоог өгсөн. Яг дүр дээр зоог өгсөн. Тэгэл ер нь бодож явж байгаа ч хэлэхгүй яваалсан. Манай төгч яг нөгөө комеди тоглолтоор хүмүүс мэддэг. Ер нь өөрийн мэддэг таньдаг хүмүүс комеди талаас. Яг энэ драматик. Тэгээ яг өөрөө бол яг тас хөдөөний хөвгт байгаа байхгүй яг морины хөвгт байгаа байхгүй. Морь сайн ундаг Монгол хаваа сайн мэддэг. Тэгс мөртлөө өөрөө юм шар царайтай. Тэгээ хотын аягүй гой цэвэрхэн гэр хүмүүс мэддэг. Тэгээ гоо ахватаа ер нь ойрхон. Тэгээ дээрэс нь өөрөө мэрэгжлийн жүжигчин. Тэгээ энэ драма кинонд аимшиг кинонд ер нь хүч сараад үзүүл зүгээр биш үү. Гэдэг талаас ярилцаад Аранжиг хамгийн сүүлд сонгосон. Яаж хүлээж авсан? Эхлээд бол цаачаа яг яаж хүлээж авсан өөрөө л хэлэх байх. Надад бол ийс. За жүжигчин дүр голдгүй тий. Дүр болохгүй. Дүр нь л жүжигчнээ голно шүү дээ. Чи чадахгүй байна энэ дүрийг бүтээ хийдэг шиг. За үнэхээр та яг тийм ярьж байгаа бол окей. Надад харин гол нь жүжигчнийхээ их цаг хугацаа орон зай хэрэгтэй. Ийм тэгэл ажиллагаа шууд яриад эхэлж байгаа. Тэгэхээр цаанаасаа шууд процесс руу ороод эхэлж байна. Тэгжэл ихсэн. Төвшин дээр бол над дээр чариг басан. Олон хүн санал тавьсан. Үнэхээр олон хүн санал тавьсан. Нэг л хүлээж авахгүй байгаа л. Гой хүмүүс байсан. Тэгээд бадарч хавтай урд нь бас хэдий юм дээр траад ер нь таньдаг. Тэгээд бадарч хав маань өөр төр дээр байсан байхгүй юу? Киноны өөр төр дээр байсан. Тэгээд за ер нь олон кино бүтээлд тоглосон. Дээрс нь Сандрам Эрдэнэ театрын жүжигч байсан хүн. Жүжигчний ажиллагаа талаас нь их хөндлөж явдаг. Тэгэхээр за яг энэ дүрийг та ер нь хийвэл яасан юм бэ? Нэр бол айгу богино хугацаанд болсон юм явдал мөртлөө бид хоёрт хоёуланд нь амар асуулт ирж байгаа. Тэгэл за тэгье. Би бол дүр мөр ерөөсөө голохгүй. Затгашаа гэж байгаа. Дүр ерөөсөө голохгүй. Гол нь би чадахгүй. Чи юу гэж бодож байна? Би яг чадахгүй. Би бол таныг чадна гэж бодож байна. Би өөрөө яг жүжигч юм хэрэгчлээ. Тэгмүүдээ тэр талаас л жүжигчтэй ярьж байгаа юм. Бид нэр олон дүрүүдийг гаргаж ирэх ёстой шүү дээ. Яг л би бол таныг яг чадна гэж бодож байна. За тэгвэл надад итгэж байгаа бол би үзээд талтай окей. Тэгэл студ дээр ирэл бид нэр ажил. Тэгэхэд ихсэн. Надад бас нэг асуулт байна. Согоомаа. Согоомаа юу? Тий. Жөөхөн согоомаа. Нялх хөхтэй гэж бас хэцүү байлээ шүү дээ. Аха. Хүмүүс ч аим шиг кинонд хүүхдэд тоглохгүй. Магадгүй том болоод харамсуул яах вэ? Тэгээд дээрэс нь яг ингээд яг хоороо хүүхдэг те. Их олон юм сонсогдсон. Тэгээд Согоомагийн маань одоо наах зах нь процент ах нь манай ерхий продюсер. За уран бүтээлч хүн та өөрөө одоо жүжигч юм. Энэ бид нэр өвлийн цагт ялах хүүхдэд зураг авч байгаа шүү дээ. За энэ их асуудалтай, аюултай, эрсдэлтэй яаж ч байгаа л одоо бид хөрхөн хүүхд болох ёстой гэж байна. Гэхдээ яг ойроосоо л хайртай мэдээж хүн тэр холоос биш. Тэгээд надад санал болгосон. Хүүшээ хүүхд бол хүүхдтэй, хүүхд болгох хөрхөн байдаг. Охин биш дээ охин. За тэгээд оруулах юмс ээжтэй нэрээд автаа нэрээд зураг авт явцтай хүүхд хийгээд өвдсөн. Тэгэхжил кино өөр ингээл мэдээ зураг авахгүй гэсэн. Авахгүй. За тэгээд ялах хүүхдийн бие өвдөхөд ээж нь өвдөөд сэтгэл нь өвдөөд давхар бид нар хямрах тийм мэдэрч болсон. Яг нэг хоёрдугаар анги дээр. За ярихгүй. Яг ингээд тоонор ингээд хоёр читгэр ингээд орж ирж идэв шүү дээ. Тэрэн дээр ингээд готов бууддаг шүү дээ. Тэр чинь ихнээсээ бодсон. Жүжигчнийхаа нүрэл. Яна. Тэрэн дээр бол би бүр амар айсан. Бюротех нэг мэдээж мэрэгжлийн тэслэгээний баг ажилласан. Тэр жинхэнэ сум гарахгүй. Тэгээ тэр чи яг ингээд аюулгүй байдлыг хангаж. Гэтэ яг гэмтийг үлдээ ямар ч би гэмтэл бэрт байхгүй шүү. За. Тэгсэн чинь жүжигчин маань нөгөө сэдвтний харагдж байгаа шүү дээ яг царай нь харагдахгүй. За. Нүдээ ансан бистэй гэсэн чи. Гэхдээ өөдөөс камер харж байгаа юм шиг анаа хөөстэй. Амар хайж байгаа юм чи. Яг аюулгүй байдал бүгд хангагдсан.
Ямар ч асуудал гараагүй. Гэхдээ тэнд байгаа хүмүүс үнэмшсэн. Үсэн төх гэж хийсэл яг жинхнээсээ ингээс өөрөө бүр ингээл гэр нь хүртэл хөдөлж байгаа юм чи. Амар ясна. Тэрэн дээр л яана техникийн саадал гараад тэр тесэргээний бодистэй тесэлтэй Ямар нэг бодис. юм гараа. Хүний нүүрлүү эмхтэй хүний нүүрлүү жүжигч. Яг 1 минут л эвгүй болж байгаа юм чи. Минут нь цаашаа. 10 секунд бол минут шиг санаж аим хугацаанд гэж. За зүгээрээ өгөөд гэсэн. Зүгээрээ гэж. Яа. Тэгж амар эрсдэлтэй зураг. Ямар амар юм бэ? Гэтэ өөрөө тэгээд дүрийн судалгаанаа шатсан дүр цаанаас дүрийн судалгаач юм уу гэртээ ингээд бидний байрлалсан гэрт гал түлж агаад гал нүдээс нь пүргээд хөмсөг сормоос энэ тлийн үс нь ингээд шатцсан нулимсан зэлгэж байгаа байхгүй. Яас гэсэн чи дүрийнхаа судалгаа хийж байна лээ. Зүгээр л тиймэрсэн юм шиг. Тэгээ бүгдээрээ баахаа юм л. Тэгэж тэр дүрдээ орж ирсэн. Би төвшинг гэхдээ би яг ингээд дүрсэлж бичээгүй л дээ яг гоо. Гэхдээ би төсөөлөхдөө дотроо ингээд нэг юм залуучууд байдаг штэ юм зузаан биетэй юм том биетэй юм цагаан царайтай нүд хөмсгөлсэн залуу гэж төсөөлжсэн байхгүй. Тэгээ киногоо яг гарсан дор нь би автаа суужаад үзэж байгаа байхгүй. Өө энэ төвшин өө бис айгүй юм өндөр залуугаар ингээд төсөөлжсэн тэгэл эхлээл би авд тэгж хэлжээл 3 дугаарыг гарахад л би нөгөө төвшингээ хараад өрөвдөөл ингээд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр жүжигчин тоглолт тэр одоо бүх юм надад бол зүгээр л одоо хэрвээ ямар нэгэн байдлаар дараагийн юм дээр согоомагийн төвшин гэдэг хүнийг ингээд зааж авчрах гэдэг юм. үгүй одоо нөгөө тэр хүнгүүгээр төсөөлхийн арга бол өөр хүн одоо саллаа гэхэд ерөөсөө наалтгааргүй болтол маш сайн байсан. Тэгэхээр би тэр яг нэг анхныхаараа тий. Тэгээ миний төсөөлж ингээ надад ингээ бат суудсан байгаа шүү дээ. Тэгэхэд л тэрийг өстой эвдэж гарч ирэл төвшин гингүүд л яг л нэг тийм хүн те. Яасаа хөөх юм бэ гэл ингээ сууж байгаа юм бүр үнэхээр гэл. Надад бас яг тэгчтэй бодож чачаа. Ер нь бол нэг юм одоо эмоц өндөртэй те юм дөрөв дээр хөвчлэн тоглолдог штэ. Гэхдээ одоо тоглосон дөрөвдөр ингээ харангууд хоорондоо ямар ч төсгөө яг бадарч биш яг тэр дүртэй лөө хандж байгаа хандлага жүжигчний ажиллагаа надад илүү сайхан санагдаад шал өөр драмын кино одоо бид нар чинь драма аим шиг тий гот яг юм өөрийг та ингээд гоё биелүүлээд өгөөч. Тэрийг бол гол дүр гэдгээ ирээд мэдээд гайхсан. Чи яг би чинь энэ юм гоё залуу тий айлын аав амар гоё тийм би тийм биш шүү дээ. Юу яар тийм биш ээ. Тийм байхгүй. Та жүжигч юу. Тэгэхээр ажиллаа л. Тэгэж ярьж. Тэр хүнд бол би маш их сэтгэл хангалуун байгаа. Асуулт номер 5. Согоомог хийх явцад бодит аимшигын явдал зургийн багийнхан тохиолдов уу гинэ? За яг нэг бол байна. Би тэр өөрөө хараагүй. За. Манай багийн 2 хүн шин зураг авалт үеэр явж хагаад хүнтэй таараад тэрнээс айгаад тэр бодтой байсан үгүй байсан нэг юмээ дотор л явж исэн юм. Тэгээд энэ юу хүүхдүүд энд юу хийж яваа гэсэн чинь нөгөө хоёр найгаад орилж чарлаагүй гэж ирээ. Тэгээд бид нэр өдөөс нь яг огтулж гараад цаашаа гэрлээд цэцгээд очиод харсан юм байна. Тэгээ нөгөө хоёроос асуусан чинь нэг юм их гурчны хувцастай нэг юм байсан. Нэг нь би харсан гэх нөгөөт нь би бол хараагүй гэхдээ сонссон гэж. Тэгээ хоёлаа группээ айлгаж орж ирээд зураг авч шууд зогсож авч байгаа. Тийм юм болж ирсэн. Яг бид нэр өөрсдөө яг хараагүй дэлгэрэнгүй тавьсан дээр хэлж чадахгүй учраас. Тэгснээс яг хуу аимшигын тий. Аимшигын талдаа. Болсон бодит аимшигын юм гэж байна шүү. Одоо яг юу аимшиг юм байсан гэж. Зураг авч зогсчихгүй гэсэн айцлаа. Үгүй яг тийм биш юм нэг ийм сони юм. Аимшигын фактуудаас нэг амар тэнцвэртэй байна. Цаашдаа бусад бүтээлээр нь кино хийгээсэй гэвэл аль зохиолоо санал болгох вэ? Наа ч гоё асуулт. Би нөгөө нэг триллер тэгээд жоохон ингэдэм хоррор талдаа бичдэг гэж хэлсэн шүү дээ, тэ. Тэгэхээр нэг юм төвхтэй нэг юм одоо яаж тайлбарлах вэ? Бид нар ингээд заримдаа зүүцний харьцан дотор ингээд нэг утас ингээд тайцсан байдаг шүү дээ, тэ.
Тэнгүүд ингээ зарим хүмүүс тэрийг ингээ гаргаад ингээд илүү сонирхолтой. Яг тийм үйл явдалтай нэг тийм гэмт хэрэгтэй тийм олон ангидал байхгүй санагддаг. Үгүй бол миний нөгөө нэг үл тайлагдах хэвтлийн эмчнэр гэдэг бичээр байгаа. Гэхдээ бид тэрийг дуусгах чадахгүй байхгүй юу? Цацаг уу? Хүмүүс зүгээр аудиогоор байгаа. Тэгээд уншихаар бас байгаа. Текстэр байгаа. Тэгээ одоо нэг анги болгон дээр л нэг өөр мэдээч үл тайлагдах явдал. Тэрийг тайлах гэдэг нь хэн тайлах юм? Эмчнэр тайлъя. Өөр хинч тайлж болно ш. Тэрийг гоё эмчнэр гэж төлөөлүүлээд хийсэн. Тэрийг бас хийвэл айгүй гоё тийм донжтой тийм байх гэж зүгээр бодчих. Асуулт номер 7. Согоомоо 2 дугаар бүлгийг хийх үү? Хийвэл яаж хийх вэ? Өмнөх бүлгээсээ ямар ахиц байх бол? За би одоо ингээ та бүхний өмнөөс асууж өгч шүү найруулагчаасан. Одоо надаас битгий асуугаарай заяа. 2 дугаар бүлгийг хийх үгүй нь бол одоогор бол нууц. Яг одоогор бол бид нууцлмаар байна. Гэтэ хийвэл яаж хийх вэ гэвэл мэдээж эхний сизнээсээ тэ эхний бүлгээсээ илүү сонирхолтой, илүү аадал явдалтай, илүү аимшигтай хийх л зорно. Мэдээж бид нэр нийтдээ аль хэдийн хүрээд тэ тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэлд хүрсэн зохиолоор хийж байгаа болохоор нэг талтай хариуцлагатай байна л да. Зохиолоосоо гажуулж болохгүй. Бид нэр тогтсон үйл явдлыг авчаад тэрийг ашиглахгүйгээр өөр юм нэгдэг бол нэг талтай утгагүй зүйл. Тэгэхээр зохиолоосоо нэг тэгж хазаалгаад авахгүйгээр илүү аимшигтай, илүү өөрнөлттэй, адал явдалтай байхыг л хичээндээ. За амжилт. Тэгээ одоо яг нэг visual effect талтай илүү сайн хийхийг зорж байгаа. Одоо ингээл зохиол төр нэг ямаан толгойтой, юм биетэй ингээл үйл явдал цаашаа явах тусмаа ер нь ингээл чөтгөрлөг болоод идэг шүү дээ. Эхлээд нэг хүн байсан бол тэ самбуугийн дүрхтэй хүн байсан цаашдаа илүү чөтгөрлөг болоод одоо нэг хүншүүлэх гэдэг шиг бүр юм чөтгөршүүлэх тал руугаа гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр өөрчлөлт бас ирэх байх. Мэдээж тэгэл зохиолоо хүмүүс мэдж байгаа учраас согоомоо том болно, сүрэн готоо баяр хөшрөн. Хүмүүс яг тэгсэн санагдсан л да надаа их залуу хүмүүс байна. Манай багш нарын тэгээд яг жүжигчдийн маань насыг мэдхгүй шүү дээ. Яг насанд бол яг тэр зохиолынхаа дагуу баггүй юу гэх. Тэгэнгუთ мэдээж бид нэр цаашаа үргэлжлэл хийгээсэй байгаасай гэж хүссэндээ согоомоо одоо мэдээж нэг 7 нас хүрлээ гэж бодоход 7 насаар дагаад төгшрөндөө тийм 18-гийн 18 жил. Тэгэнгуთ бид нэр одоо 60 нэлээд гарсан жүжигч авлаа гэж бодоход тэр чинь бас ингээд цаг хугацааны тэр шилжилтийг үзүүлэхийн тулд одоо шууд нэлийн хөгшнөр үзүүлэх юм бол ингээд бараг 100 настай мөртлөө 18 та хүнтэй тий адал явдал донд ингээд яваад энэ гэдэг бол цаашдаа бие физиологийн хувьд ч гэсэн ер нь зөрчилтэй харагдах байх. 2 дугаар бүлэг хийх талаар бол ингээд нууцлаа. Кино багч нь одоо ингээд ер нь дэлгэцэн уран бүтээлч нь дандаа л хамтын ажиллагаанд босч байгаа шүү дээ тий. Тэгээд кино зураг авалт чинь тодорхой хугацаанд бас ингээд удаа үргэлжилчихэж байгаа, хамт амьдарч байгаа тий, хамт оршиж байгаа тэр хүмүүс чинь хамт нэг тийшээ харж байгаа. Тэр түнч тэгэл эсэм үсэл юм болж байгаа зү. Тэгвэл заяа кино баг дундаас хамгийн бүтлэхэн хүн юм байсан бэ. Яг үнээр нь л хэлээ шүү заяа. Манай аам юм байсан юм бол. За хийх үү? Би нэг туслахыгаа хэлнэ. Туслахаар ажилласан манай найз. Анх удаа яг кино бүтэн дотор тавьсан. Туслах залуу маань. Юм алга болгоод идэг. Тэгээ бид нэр тэр ой дотор тэр тал дотор ууланд буцаал хайж штий. Тийм зураг авах гээд. Юм хайгаад. Одоо жишээ нь яг энийг хийж болохоор тогоон дотор хүүхдээр хоолсон тийм. Тэрэн дээр ингээ гар цохож идчихлээ. Тэр гар зураг авалт яг өмнө алга болсон. Алга болсон. Тэгээд бид нэр одоо яаж уг нь ингээ запастай хийсэн байхгүй юу? Алга болсон. Ерөөсөө олдоогүй. Тэгэхээр нөгөө хиймэл хүүхдтэй байгаа шүү дээ. За. Тэрний гарын жинкнээсээ тасдаж байгаа хоолндоо хийгээд тэгж авсан. Тэгээд юмнууд алга болгочих чиг хийх алга болгочих.
хариуцуулаад тэрийг санаатай алгуулахгүй шүү дээ мэдээж яг хариуцлага гэж яригдж байгаа боловч хөө асуудлууд гарсан. Машины төлхөр алгуулсан киног өрөв дуусчаад тэмт машин маань байж л үзнэ хүн очдгоо тэглэхтэй газар тэгсэн мөртлөө өрхөө барьлаа тэнд тавьчихсан дараа нь очиж авсан. Тийм их бүтлгүүтлүүд жоохон тийм бүтлгүү хүний талаар ярьдтэй манай содоо маань байсан. Туслахаар ажиллаж байсан залуу маань. Одоо энэ Монгол ахуйтай та ер нь хаана өссөн? Хот. Үгүй одоо яаж энэ Монгол ах вэ? Тэ энэ цагта яг энэ үйл явдлууд яг хаанаас яаж шингээж бичив? Яг айн цагдаагийн дүр болохоор манай өвөө ой хамгаалагч юм байсан байхгүй. Төмөн хүн гэдэг хүн байсан. Тэгээ одоо кинонд курсд ах юм. Тэ. Тоглосон дүр. Юм мэддэг. Тэр одоо хүүхдүүдийг хайж байгаа тэр одоо ирчүүдийг чиглүүлж өгдөг те. За энэ чи юм учиртай, тийм учиртай. Тэрийг бол яг тэгж өвөөгөө төсөөлж бас готвын дүрийг тэ хамгаалагч. Тэгээд өвөөгөө ер нь гэрийнхнийхий ер нь гэдэг штэ. Зохиолчгүй ингээд юм бичихтэй ингээд нэг гэрийнхний гэж жоохон шингээч гээд өөрийнхөө үдэж дуусныг жоохон шингээч гэдэг. Жишээ нь одоо яг хайтан нэрээр нэг 50-60-аад бичвэр бичсэн. Тэгэл нөгөө нэг одоо дайсны талын дүр гэдэг шүү дээ. Эсрэг дүрүүд дээр дандаа л намайг гомдоожсэн муу хүмүүс л байгаа ч шиг тий. Тэдний нэрлдэг. Тэдний зан үүлийг хэлбэр үгнүүдийг оруулдаг тий. Яаж аашилдаг гэсэн. Монгол ахуй талаас. Монгол ахуй талаас бол тэгэл дээрээс. Яг энэ цаг үед тотал мэдрэмж тэгж л бичдэг. Тэгж одоо бид нарт илүү ойрхон. Тий. Бичээс мэдхгүй зүйлээ бичнэ гэдэг үл хэцүү. Кино үзгээд анзаархад баг малтай хэрнээ. Баг мал гарахгүй. Тий. Тэр нэг юм болсон гэдэг. За. Тэр газар мал тогтдгүй юм байна. Бид нэр зураг авсан. Тэнтхий одоо бид нэр юу яаж байгаа байхгүй. Гэрийнх нь хажууд хонин бэлчээд те. Тэгээ авчрах гэж үзсэн. За. Ял тогтохгүй. Тэгээд бүр цаашаа өөр газар яг бэлчээр дээр нь очиж байгаа энэ гарч хоёр хэсгийг малтаа авч чадсан. Бусдаар бол тийшээ мал тогтдгүй газараа. Хэлсэн хэрнээ авчрах гэж чадаагүй. Бач бас сайн юм те. Гүн чирдгүй эрэхтэй яг аялагчид ирдэг. Нутгийнхан шүтг гэж тийм шүтгээ зарчмаар ирдэг. Тэгээ хүн яг тэр суушиж амьддаггүй. Тойроод олон зэрдэг. Тийм л тэр гайвш. Тэ чи киногоо үзсэн шүү дээ те. Өөр бол зөндөө үзсэн байгаа шүү дээ. Одоо монтаж нь тэр зөндөө үзсэн. Тийм тэгээд одоо ингээд олонний хүртээлд хүрсний дараа гэт хүний толгой гинт ингээд нэг юм боддог шүү дээ. Өө энэ дээр нэг юм гिचдэг байж тээ. Гитдэг байж тээ. Тийм юм байна уу? Бага. Вэж баг. Нэг юм олон янзаар хийдэг шүү дээ. Нийл нэг хөл. Тэгэхээр нэг хөлбөрөө бодтой болгоод харчаад цаашаа олон хөлбөрийг ургуулсан бодох. За энэ дээр яг ингэж төлөвлөсөн боловч юм байсан. Ингэж үл болох байсан байна. Энэ дээр болохгүй байсан байна юм даа. Яг ховдоо бодсон юм байсан. Үйл явдлууд зохиолоос л эхэлчихлээ да. Зохиол дээр ингэж тусгадаг. Зохиол дээр ингэ зохиол. Чиний ажил хэргийн гараа одоо ингээм амьд бус амьдрах гэсэд согоо магаданд аим шиг киногоор явуулчихлаа шүү дээ. Цаашдаа өөр жанр руу орж үзмээр байна уу? Ямар? Яг жанрт бол баригдахгүй гэж бодож байгаа. Би өөрөө мюзикл жүжигч мэрэгчлээ. Тийм үү? Ямар сайн юм бэ? Чичээстэй шин юмнаас сонсч. Хөгжмийн талдаа тэг киног л хөгжмөлөг. Хөгжмөндөр нь бас анхаарсан гэж бодож байгаа. Ерөөсөө гаднаас ямар нэгэн бүгдээр ингэ зохиолгосон. Манай хөгжмийн зохиолч анх удаа кинон дээр ажиллаж үзсэн бас. Тийм үү? Яг цэвэр өөр мэдрэмжээр. Хөгжим аяасан. Үндэсний хөгжмөд уурах хийж хийсэн. Тийм сонин.
Тэгтээ гоё. Би яг юу гэж тайлбарлахаас мэдэхгүй байна өөрөө одоо юм бичдэг хүн байж ээж. Анх бас надад ярьсан буухгүй тийм тохиолдол зөндөө байсан л да. Яна хөгжмийн зохиол яах бол ямар өнгө аясыг яаж илтгэх бол ер нь яаж зохиодгийг те тийм талын одоо би хөгжмийн зохиолч хүн биш шүү дээ. Тэгмээд яг мюзиклийн жүжигчин талаасаа бодонгууд бид нар бол хөгжмөнд их ач холбогдол өгдөг. Тэгээ би яг нэгдүгээр анги дээр яг мюзиклээ одоо арга барил жоохоо оруулж өгсөн гэж бодож байгаа. Зүудний хэсэг дээр. Ерөөсө дотоод сэтгэлийн тэр бодож явдаг юм зэлж явдаг. Тэр дурсамж яг. Бид нэг мюзиклсэн бол энэ хөгжим сэтгэл зүй сэтгэл хөдлөл илэрхийлж гарах гэж гэх юм уу. Тэгвэл яг тэр ритмдээ тааруулж л явах гэж үзсэн шүү дээ. Би яг тэр сохомог үзэж байгаад барыг дотор нь амьдраад байгаа юм шиг юм тийм гоё санагдсан. Одоо таны яг асуулт нь бас нэг юм нэм хэлэхээр амьд бус амьдрахсад согомоо ер нь нэг агаар тий агаар бол нэлээд тэгвэл яг аим шиг гэдэг жанр нэхээс илүү зохиол нь өөрөө таалагдсан. Тэгээд би яг аим шиг руу л зорж хийгээгүй. Мэдээж Монгол драма тий яг драм гэдэг талаас нь драматик талаас нь илүү тавамгалж харсан. Бид нар цочоох айх гэдэг хоёр ондоо байгаа шүү дээ. Энэ дээр бас ялгаж салгаад дандаа цочоогоо л сая илүү те илүү утгатай дараа нь бодож айдаг. Эсвэл багада бид нэрийг айдаг байсан. Одоо ингээл хонд яваад орой ирэн штэ. Тэгэнгუთ ч л хонь үргээл юм уу те иймэрхүү юмнууд морьтой явж хахад моргинт явах болчдөг ч юм. Тушдаг гэдэг те. Тэр зүйлсүүдийг бас ойлгочихсон. Жохон багт ингээл бэлчээртэй явал оройн нэрэл унтаа шүү дээ. Одоо би ер нь болгоход төссөн л дөө. Тэгэхдээ зуныхаа амралтаа харж маа яг өөр жохон 4-5 настай гэж юм. Надад тэр юу бас айгу аймар байсан. Хар ямаа. Би нүдийн өөрөө багсан. Яг ингээд зураг авалт юм шиг. Толгой байхад ингээд цусна ингээд үрээ гэд ингээд цусна ингээд урсаад байж мэж. Нүднээс нь ингээд нүд нь гоожж байгаа шүү дээ. Ямар амар юм. Тэр яг өөрийнх нь нүд нь шүү дээ. Яг ингээд цоо хатхангууд ингээд гоожд ивэл цэлцгнүр шиг. Өөртөө ингээд тийм цэрвж байгаа мөртлөө тэр чинь бас ухаж авах гэж амар эвгүй юм болж. Тэгэхэд нэг жоохон сайн хоёр ямаа ашиглаад нэг нь бол угаасаа бид бэлтгэсэн байсан. Тэгээд нөгөөх нь бол амтаар нь олоод буцаагаад сүргэтэн тавьсан. Тэр айгүй амар байсан. Эдгээр ингээ нухчиж байгаа юм батал гэж хэлсэн. Нухцал юм. Ингээ харангуут ямааны нүд нь харагдаад байдаг хэрнээ. Яг зураг авалтын өмнө алгатаа авчихдаг. Тэгээд нүдийг нухаж аваа. За энэ дээр ингэж оруулаа ингээ. Тэр зан үйлийг бол ер нь бол бас л мэдрэмжээр л хийсэн л дээ. Тийм зан үйл байхгүй шүү дээ. Зохиол дээр ч бас тэгж тусгаагүй. Яг зур хар ямаа гарч өтгөр тагсан гэсэн боловч хэрхэн яаж те толгой ширийг салахгүйгээр өвчөөд амьдаар нэг ингээд өвчөөд гээд оруулсан. Гэтэ бид нэр амьдаар нь өвчөж ямааг тэгэж. Тэгэх юм бол энэ бас нэг талдаа ёс зүйн талдаа ч юм уу бидний кино тийм өсвөр насны хүүхд үзэж магадгүй. Тиймэрхүү талаас нь бас аль болох хүчрхийлэл гэдэг баг. Яг мэдээлэлтэй мэдрэмж нэрж байгаа ч гэсэн баг үзүүлэх. Согомоо киноны хувьд ингээд үзэхээр яалтчгүй нэг дурдахгүй байхын аргагүй хүмүүсийн сэтгэлд бүр ингээд үлдсэн. Яаж байгаа юм бэ гэдэг коммент надад айгүй ирж байгаа. За. Манай зарим баг шүү дээ. За зарингийн сайхан дөрийг бол хоёул одоо өстө яриаг өстө. Жижигсэн батал зах. Яг мэржлийн жижиг. Яг өөрөө бас мэдээж юу өөрөө зарим хүн. Би энэ тэрийг сүйтлээ. За тэгээд яг согомоо кинонд ашиглагдсан тэр бөөгийн бүх эдлэл хэрэглэл бол яг жинхэнэ зарим хүнийг ашигладаг. Одоо тэр гэр онгод тий одоо биднийхэр бол нөгөө хаамрт өдөг бүрхэн тахил гэдэг шүү дээ. Тэр шиг тэр гэр онгод бүх зүйлс нь яг жинхэнэ бөөгийн ашигладаг зүйлс. Тэгээд тэр нь яг тэр
одоо бид нэр ингээд юу яаж байгаа шүү дээ. Согомогийн үйл явдал нэг 2000-ад он 1995-ад он ингээд энэ хоёрын хооронд болж байгаа үйл явдал гэхгүй. Тэгээд гингод одоо социализмын одоо халталтаа тэгээ уурал олсон хэлэгдэж байгаа шүү дээ. Яг энэ цаг хугацаанд жинхнээс яг тухайн үеийн зарим ашиглаж ийсэн тэр зүйлсийг яг тэр уламжлалын дагуу оруулсан. Тэр үнэхээр гоё хэлсэн байсан. Тэгээд бүтэл цаах болсон. Гоёсаа. Үнэхээр ажиллахад бурамтай, ажиллагааны хувьд тэр өөрөө хэрэгээ дагуулад ирж байгаа. Харин тий. Тэр хэрэг өг тань л та. Урднаас харж ирсэн тэгэл за хэрэгтэй орсон хэрэгээ услаг гоё тоглуулахаас илүү гоё тоглуулдаг байж ч юм те. Хөө зүйлс бас цааш та харах. Сүсээр бол маш их сэтлүүд өгсөн. Над руу айгүй олон хүн чи яагаад зарангаа өгүүлчихэж байгаа юм бэ? Тэр бол их зохиол дээрээ шүү. Их зохиол дээрээ уулцсан байсан шүү. Хайр хүн энэ хүн чинь л туслах байсан юм да гэж игээд над руу айгүй олон хүн сэтгэлдээ хэлсэн. Тэгээд нийт оролцсон тулсан бүх жүжигчтэй маш их баярлалаа. Бүгдэнд нь зохиолчийн хувьд зохиолч нэх мундаг сэтгэртэй хүн бас. Тэгтээ мэдээж миний хөдөлмөр шүү дээ. Тий, миний зүгээс маш их сэтгэл хангалуун бас их баярлж байгаа. Олцсон тогсоо хэрээндээ бас их баярлалаа. Нэрийг кола гэдэг. Зарим хүмүүс энэ нөгөө чарлаа юу гэдэг асуух хэлээ. Хөөе. Тэгээд ер нь бол би ч гэсэн яг ингээд бичиж байгаа бичвэрээр маань далимдуулаад одоо тэрийг ашиглаад ч юм уу залуу уран бүтээлчтэй өгөх дэмжих хүсдэг. Тийм болохоор чи битэр өндөр ингээд өдөд сар сууж байна. Манай киног өвчтэй ихэнх залууч шүү. Тий харин тэрэн дээр би айгүйх баяртай байгаа. Ер нь бол яг миний баримталдаг зарчим бол бас нэгэн тэр залуу уран бүтээлчтэй дэмжиж зүгээр ингээд боломжтой гэвэл би өөр бодж үзэж байгаа. Айлуулах хамтарч ажиллахыг бол дэмжнэ. Тэгэд энийг маань Намадиа Pictures бас их дэмжсэн явдалд би маш их баяртай байгаа. За энэ ташрамд би нэг юм хэлчихье л. Согом олон ангит аимшиг уран сайхны киногоо Univision Look TV дээдэшээс л үзээрэй. Тэрэн чинь заан маш олон хүний хүч хөдөлмөр залуу уран бүтээлчдийн урам маш их юм байгаа шүү. Тэрийг үнэлж үзсэн үзэгчд, уншигч, сонсогчд бүхэндээ маш их баярлалаа. Дээрээс нь надад итгэж надтай хамтарч ажилласан дорждоо кино багийн хамт олондоо маш их баярлалаа. Намадиа Pictures-тэй баярлалаа. Одоо миний зүгээс бол тэгэл мэдээж энэ төслийг бүтчихсэн сайхан болоосоо гэж хүссэн, бодсон хүн болгонд би баярлалаа гэж. Тэгээд зохиолоо өгсөнд баярлалаа. Зүгээр дээ. Тэг өнөөдөр ирсэнд баярлалаа. Намадиа Pictures үзүүлж байна. Ханаас юу хөөхд аваад ирвэ? Манай хүн бараг хаяанасаа шахав. Авт олсон шүү. Чич. Хүүхдээ амтаар нь оршуулах гээ юм. Манда ангийн махаар шинжил болгоод айтах юм болоо л гэж бодсон. Согома аимшигын олон ангид кино. Хэрв та бэлэн бол Univision Look TV DD шин асаа.